За энэ 7 хоногийн newsletter дээр одоо бизнес эрхлэгч нар болон за байгууллага удирдах байгаа гүйцэтгэх удирдлагуудад за санхүүтэй холбогдлолтой одоо санхүүгийн зорилго төлөвлөл за мөн татварын ойлголтуудын талаар мэдээлэл өгөхөөр за Nevka гэж байгаа урьж байна. За Nevka гэж та яг санхүү бүртгэл буюу татвартай холбоотой яг энэ Нягтлан бодог бүртгэлийн чиглэлээр хичнээн жил ажиллаж байгаа ажилласан туршлагатай байгаа бай. За би Нягтлан бодогчоор сургууль төгсөөд за 15 6 жил одоо яг энэ салбарт ажиллаж байна. За одоо дотроо өөр бизнес салбаруудад ажиллаад яваад байсан байна шүү дээ. За одоогийн байдлаар Ололт Тэс консалтинг гэдэг компани байгуулад ажиллаж байна. Тэгэхээр 15 6 жил ажилласан байх шүү тийм ээ. Аж ахуйн нэгж байгууллагуудтай зөвлөгөөгөө өгөөд хамтарч ажиллаад явж байна. За шинээр бизнес эрхлэх гэж байгаа тий. Эсвэл бизнес эрхлэж явж байгаа хүмүүсүүд удирдлагуудын хувьд бол нэг маш олон удаагийн давтамжтай татвараас зайлсхийх тий. Татварын хувь хэмжээ өндөр байна. За шинээр одоо бизнесийн байгууллага нийлээ гэхэд яг юун дээр анхаарах хэрэгтэй байдیں۔ Одоо жишээ миний хувьд одоо бизнесээ эхлүүлэх гэж байна л та. Тэгэх юм бол яаж бизнесээ эхлүүлэх юм? Санхүү тал дээр яг өөрөө бүртгэж явах уу? Эсвэл яг мэргэжлийн хүнээ авах уу гэдэг зүйлээс нь одоо зарим ойлголтгүй хүмүүсүүдэд яг юу гэж зөвлөх вэ? За яг одоо аж ахуйн нэгжийг байгуулсан цагаас эхлээд тухайн компани одоо түүхэн бичигдээд явнаа. Тэгэхээр одоо санхүү Нягтлан бодог бүртгэлтийг хөтлөнө гэдэг чинь тухайн компани дүүхийг одоо тоогоор бичиж байгаа асуудал. Тэгэхээр ер нь мэргэжлийн хүнд даатгах хэрэгтэй. Тэгэж байж цаашаа одоо олон нэршлээс өөртөө хамгаална л гэж хэлмээр байна. Тэгэхээр нөгөө нэг бизнес удирдах байгаа хүмүүсүүдийн хувьд бол нөгөө хүний нөөцийн хувьд штээр тий ажилчдын тоо хязгаарлагдмал байж болно штэ тий. Тэгэхээр тэр үед нөгөө нэг зардлыг багасгахын тулд Нягтлан гэдэг хүнийг авдаггүй одоо юу гэдгийг туслах менежерээр ч юм уу эсвэл юу гэдэг үйл ажиллагаа хариуцсан менежер ч юм уу ингээд нөгөө санхүүтэй холбоотой үйл ажиллагааг ингээд жижиг бүртгэлүүдийг байнгын хийлгүүлж хагаад буцаагаа санхүүгийн тайлан дээрээ одоо нэг эрсдэл айгүй өндөрөөр гарах тохиолдол айгүй байдаг. Тэгэхээр энийг нөгөө бодолцож үзээгүйгээс болоод нэлээд олон шалтгаанууд бол гарч ийн болоо гэж бол хардаг л да. Тэгэхээр энэ тал дээр та санхүү бүртгэл тал дээрээ яг ерөн хэдэн хүн байх ёстой, ямар дараалалтай байх ёстой, яг нэг зохион байгуулалт буюу бүтцийн хувьд бол яг юу гэж хардаг вэ? За санхүүгийн алба гэдэг бол тухайн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ ажилчдын тооноос юу нь бол хамаарна л да. За ерөнхийд нь ярих юм бол мэдээж тухайн санхүүгийн албыг удирдах байгаа хүн байгаа. За дараа нь ерөнхий Нягтлан бодогч байгаа. Тэгээд тооцооны нэгтлэнгууд байгаа. Тэд нар маань одоо параметрал үнцүүрэн гэдэг дотроо задраа явах нь шүү дээ. Тэгээд бас нэрүүд байдаг. Тэгээд энэ хүмүүс чинь мэдээж өөр ингэсэн үүрэгтэй хүмүүс байх нь шүү дээ. Шат дамжлагаараа дээдлийн удирдлагандаа хянагдаад тэгээд мэдээллүүд маань явсараад ерөнхий Нягтлан дээр тайлангууд нь гараад тэгээд удирдлагад очдог байх нь шүү дээ. Тиймэрхүү бүтцтэй явдаг. Яг нөгөө ажиллах хүчийг хэмнээд өөр хүнээр хийлгэн гэдэг бол байж болохгүй асуудал та. Одоо та малчин байлаа гэж бодоход малаа одоо 100-ны турш нэг хотоос ирсэн нэг танилдаа үлдээгээд явж чадах уу? Тэр хүн ирсэлтэй шүү дээ. Тэр хүн тэр малыг тэр зүүн яаж маллах вэ? Хэдийг дутаагаад таны шууд хөрөнгөтэй холбоотой асуудал шүү дээ. Яг энтэл зөвлөж хэлмээр байна. Тэгэхээр санхүүгийн ажлыг яг мэргэжлийн хүнд даатгараа л гэж хэлээ. Тийм шүү дээ тий. Өөрийнхөө хэдэн жилийн хөдөлмөр болсон мал хөрөнгөө хотоос ирсэн хүнд ингээд шууд даатгаад үлдэнэ гэх юм бол магадгүй 100 салхи шууруу бороо тий шороотой тийм үйдүүлүүдээс малынхын талын бараг алга болох магадaltaй шүү дээ тийм ээ. Тэгэхээр малаач танихгүй яг өөр их нь яг тэр халзан хонь байгаа ч юм мэдгүй шүү дээ. Тэр мормонд ахвалсан байж гэдэг юм уу тий. За тэгэхээр нөгөө нэг одоо Нягтлан бодог бүртгэл буюу тий яг нөгөө үргэлжилсэн энэ процессыг бол AI ч юм уу тий одоо нэг хэмэл аяаханаар ер нь орлуулах бүрэн боломж бол байдаг болоо. Ер нь та тэрэн дээр юу гэж боддог вэ? За одоо энэ технологийн хөгжил үнэхээр одоо бидний ажил тустай юу гэвэл тустай. Маш их автоматжуулж болно. Маш их ажил хөнгөлөх боломжтой. Тэгээд гэхдээ одоо яг Нягтлан бодогч гэдэг мэргэжил алга болно гэхээс илүү Нягтлан бодогчд одоо өөр илүү чадварыг эзэмших шаардлагатай болж байгаа гэсэн үг. Яагаад гэвэл тухайн AI-ыг удирдна, технологиг удирдна, тэрний шилжилтийг ойлгодог болно. Тэгээд тэр датанууд дээр ажилд сурна. Одоо тийм чадвартай л болохыг шаардж байгаа гэсэн үг. Тэрнээс биш яг үндсэн Нягтлан гэдэг мэргэжил маань яг алга болно гэсэн үг биш л дээ. Шилжиж илүү өөр түвшинд очихыг л ер нь тэгэхээр нөгөө яг Нягтлан бодогч нар бүр илүү одоо өөрийгөө
сайжруулах хэрэгцээ гараад байна гэсэн байна шүү. Гар ажиллагаа буюу механик ажиллагааг бол компьютерээр хийгээд бурчлаад байна тий. Тэгнэ л гэж хардаг. Тийм шүү дээ. Яг зөв. Тэгэхээр нөгөө нэг байгууллагын нахлангууд гэдэг бол хамгийн чухал шийдвэр гаргалтанд нөлөө үзүүлж идэг тийм ээ. Тэгэхээр нөгөө удирдлагын хувьд гэх юм бол одоо үүдээ нахлан бодох бүртгэл буюу санхүүтэй холбоотой ажил үүргийг бол яг нахландаа шууд одоо ингээд эрх мэдлийг өгдөг шүү дээ тий. Тэгэхээр тэрийг та яг юу гэж хардаг вэ? За ийм зарлага гаргаараа тэгэрээ гэл ингээд шууд өгчдөг. Тэгэхээр тэрний хор хохирлч юм уу эрсдэл гэдэг зүйл байгаа юу? Тийм. За би өмнө нь дурдсан те санхүүгийн албаны талаар нэг товч хайрсан та. Одоо ингээд шат амжилгаар явдаг. Дээдлийн ажилт нь бодлын ажилт нь хянана. Гарч байгаа зардал нь зөв юм уу буруу юм уу гэдэг дээр хяналттай байна тийм ээ. За тэгэж хянагдаж явж байгаад тухайн зардал гарах хэвээр. Гэтэл одоо 2 3 4 шатны хүнийг нэг дор нэг хүн хийж ийн гэд боддоо. Тэгэхээр тэнд эрсдэл гарах болов. Гарч ил таарна тийм ээ. Илүү зарцуулж болно. Тэр хүний хувийн үзлийн өнцлөг орж ирж болно. За муугаар ярахад хувьдаа завшиж болно тийм ээ. Тийм учраас захирлуудын хяналтаа бол зайлшгүй байх шаардлагатай. Хянаад төлөвлөлөөд үүрэг даалгавар өгчөд бол нэгтлэн тэрний дагуу ажиллана гэсэн үг. За тэгвэл удирдлагын хувьд бол нөгөө санхүү талантай холбоотой зүйлээс ер нь юг ойлгох хэрэгтэй вэ? Одоо ойлголт ч юм уу эсвэл юун дээр хяналтаа тавих хэрэгтэй? За эргээд хянахын тулд тухайн хүн чинь бас санхүүгийн тайлангаа жишээлбэл уншиж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бас хүнийг хянах хэцүү болно тийм ээ. Санхүүгийн тайлангаа хянах хэрэгтэй. За орлого зардал нь яг яаж явж байгааг ер нь нэг санхүүгийн үндсэн 4 тайлан байгаа шүү дээ. Тэрийг уншаад сурчих хэрэгтэй л гэсэн үг. Тэгээд татварын талаар ч гэсэн бас нэг тодорхой хэмжээнд те яг бүгдийг судалдаг юмаа гэхэд яг өөрийнхөө салбарт тохирсон одоо онцлогч юм уу тэр хөнгөлөлт чөлөөлт юу байдгийг тэрийг бас ер нь мэдчих хэрэгтэй л гэсэн үг. За аж ахуйн нэгж байгууллагын хувьд гэх юм бол татвартай холбоотой ямар зөвлөгөө тийм ээ ямар зүйлүүдийг ер нь анхаарах хэрэгтэй байдаг вэ? За яг одоо мөрдөж байгаа аж ахуйн нэгжийн хууль дээр бол ер нь ихэнх аж ахуйн нэгж үр ашгийг хүртэж чадж байгаа нэг хэдэн хөвгөл байна л да. За одоо жилийн орлон 300 сая хүртэл байх юм бол нэг хувиар татвар төлж байна аж ахуйн нэгжийн татвар тийм ээ. За 300 саяас 1.5 тэрбум дотор байх юм бол 10% төлөөд 90% нь буцааж авч байна. За тэгээд мэдээж бүс нутгийн хөнгөлтүүд байгаа. Нөгөө аслагдсан нутгуудад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бас хөнгөлт үзүүлдэг гэсэн үг. Гэх мэт одоо өөрт тухайн хөнгөлтүүдээс нэгийг сонгоод идэх нь байна. Яг өөрт тухайн одоо компани үйл ажиллагаанд тохируулаад нийлүүлээд аль нь танаад болж ин тэрийг сонгож эдлэх боломжтой гэсэн үг. За байж байгаарай. Автомат аппликейшн дээр байрны урьдчилгаа багц шинээр нэмэгдсэн байгааг мэдж байгаа юу? За байрны урьдчилгаа багцыг тэгвэл яг ямар хүмүүс сонгох вэ? За 1.5-аас 3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс илүүтэйгээр хөрөнгө оруулалт хийвэл илүү тохиромжтой байгаа. За тэгвэл энэ багцын давуу тал нь буюу ялгаатай тал нь яг юу вэ? За мэдээж дотоодын төвөргийн бонд 18.5%-аас 20% хүүтэй орж ирж байгаа. За тэгэхээр гадаад хувьцаа тэгвэл яг ямар ялгарлаар орж ирсэн бэ? Тэгэхээр байрны урьдчилгаа бүрдүүлэх гэж байгаа хүмүүс 2.5 жилээс 3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийж байгаа мөнгөн дүнгийн хамгийн багадаа 35% дээр тухайн оруулж байгаа гадаад хувьцааны хэдэн хувь дээр ямар байгууллагууд орж ирж байгаа вэ гэдгийг та маш сайн анхаараарай. Тэгэхээр эрсдлийн түвшин маш бага, тэгцмаа одоо байрны урьдчилгаа хийх гэж байгаа хүмүүстээр илүү өндөр өгөөчтэй, төгрөгийн өндөр хүүтэй бондууд оруулж ирсэн. Тэгэхээр та 2.5-аас 3 жилийн хугацаанд байрны мөнгөө бүрдүүлэх гэж байгаа. Эсвэл байрны урьдчилгаагаа бүрдүүлэх гэж байгаа хүмүүс илүү онцлог давуу талтай багц шинээр нэмэгдсэн байгаа гэсэн. Тэгэхээр та хэрвээ байрны урьдчилгаа эсвэл бүтэн мөнгөө цуглуулад байр болон орон сууц магадгүй хаас авах гэж байгаа бол манай дээр хөрөнгө оруулалт хийгээрэй. Тэгэхээр та харилцаа хадгаламжийн хөрөнгө оруулалт хийж байгаа бол энэс илүү өгөөжийн түвшин авах боломжийг нээж гинэ гэж ойлгож байна. За таны хувьд одоо яг анхны ажлын байран дээр гарахдаа ер нь хэдэн настай байсан бэ? Шинээр нэхлэн болоход ер нь яг ямар нэгэн айдас ч юм зүйл тохиолдож байсан уу? Яг одоо их сургуулиа төгсөөл яг шууд ажил руу орж исэн нэгтлэнгээр. Айдас бол одоо мэдээж байлгүй яах вэ? Яг тухайн үед миний анхны ажил болохоор яг дээрэд нөгөө ерөнхий нэгтлэн байхгүй. Юу ганцаараа бүгдийг хийдэг тийм ажил дээр орж исэн байхгүй. Тэгэл яг нөгөө шинэ програмдаа танилцж байгаа юм, хамт олон гэж юу юм танилцж байгаа юм те. Тэгээ удирдлагатаа яаж харьцах гэж байгаа юм гээл бүрөөсөө алхам тутамдаа одоо мэдээж асуудал гарч байгаа юм л да. Тэгэл
Тэгэл тухайн үед ер нь сурж исэн да. Ер нь тэгж сурсан тулдаа би бас хурдан ажлаа гартаа оруулаад авцсан ч юм болоо гэж одоо боддог. Тэгээд нэг удаа би цагшлаараа загнуулжсэн аягүй санд. Мөнгөн гүйлгээний тайлан гарах болоод би нөгөө ойлгохоо бочихгүй юу. Энэ яг энэ дээр нь тавих хэрэгтэй ч юм уу, аль гүйлгээ энэ утхан дээр тавих хэрэгтэй ингээд би захирлаасаа асуудаг байхгүй. Тэгсэн чинь манай захирал намайг загнаад чи 4 жил мэргэжлэр нь одоо сурч төгсчөөд яхаар энийг мэдтгүй юм гэсэн чинь би надад амар гомдолтой санагдаад. Үгүй захирлаа та энэ дээр чи одоо 10 20 жил ажиллаж штий энэ зах зээл дээр. Гэтэл би одоо гарч ирээд баг 1-2 сар л ажиллаж штий. Та надад л зааж өгсөй штий гэд би тэгжсэн сандаг байхгүй. Тэгээд захирал маа яг тэр хүн дээрээс айгүй ойлгосон баха. Тэгэж бит хоёр тийм зөрчил гараагүй айл болох ингээл нэгэндээ туслаад. Тэгэл миний ер нь анхны ажил эхэлжсэн да. Шинээр гэхдээ нэгтлэн болж байгаа тохиол яг иймэрхүү загнуулах ч юм уу те тийм зүйлүүд бас нэлээд гарна шүү дээ тий. Ер нь бол гарч байгаа юм. Гэхдээ яг хуу тухайн компани захирал тухайн нэгтлэн хоёрын л одоо хувийн бас характераас л болно л та. Гэхдээ мэдээж тэр чинь шинээр л бүгдийн сурж байгаа юм чи хүний үгийг сайхан авах хэрэгтэй. Тэгэл өөрийнхөө судалж болох хэмжээнд сайхан судлаад өөрөө болгож авна л гэсэн үг л дээ. Тухайн үед чи би чинь татварлаг үүжиж бол байцаагчсан асуугаал дээ, сургуулийнхаа багш руу хүртэл уцтаж асуугаал их янз бүрээр л одоо үзчихсэн да. Тэгэхээр нөгөө шинээр одоо яг тань шиг сургуулийн ширээнээс дөнгөж гарч ирээд тийм ээ тооцооны нэгтлэнгаар ч юм уу эсвэл магадгүй тань шиг ерөнхий нэгтлэнгаар ингээд гарч ирж байгаа яг энэ оюутнууд дээр яг юу гэж зөвлөх үү? Магадгүй мэдгүй зүйл бас байгаа журам одоо сүүлийн байдлаар ямар хууль журмын дагуу яг бүртгэл явагдаж байгаа юм байгууллага болгон өөр бүртгэлийн системтэй байгаа. Тэгэхээр тэр болгоныг ер нь яаж өөрийнхөө хэмжээд нэг өөрийн гартаа оруулах боломжтой гэдэг нэг практик жишээ таны зөвлөж. Тийм яг ажил дээр гараад тэгэл сурда. Тэрэнд нэг хит шатраад ах шаардлага байхгүй. Мэдээж дээрээ зааж өгдөг ахлах юм уу ерөнхий нэгтлэнтэй байвал их хурдан сурна. Тэрнээс гадна одоо яг хэрэгжээд явж байгаа сүүлийн үеийн шинжлэгдсэн хуулиудаа маш сайн унших хэрэгтэй. Тэгээ компани бодгоч ерөнхийдөө л санхүүгийн програм дээр ажиллаж байгаа байх. Санхүүгийн програмаа сайн одоо судлах, ойлгож авах хэрэгтэй. Тэгээд бас нөгөө тухайн ажиллаж байгаа салбарын бүртгэл гэж онцлог гэж байдаг байхгүй юу? Тэр салбарын бүртгэлийн онцлогоо сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нөгөө үйл ажиллагааны чиглэлээс салбар гэх мэттэй. Магадгүй одоо таны хувьд бол яг ямар салбарт юу нэгтлэн хийж исэн бэ? Одоо үйл ажиллагааны чиглэл гэсэн шүү дээ, тийм ээ? За одоо тэгээд дурдвал олон л байна да. Одоо тээвэр барилга, үйлдвэрлэл, худалдаа хөрөнгө оруулалтын компаниуд ажиллаж байсан. За тэгэхээр одоо таны хувьд бол санхүүгийн чиглэлээр 15-6 жил үйл ажиллагаа юу мэдээж одоо тайлан баланс те сургалт үйлчилгээ ингээ явуулж байсан байна. За одоо яг таны хийж байгаа бизнесийн хувьд яг ямар үйл ажиллагааны бизнес явуулж байгаа вэ? Хүмүүсийн яг ямар асуудлыг шийдэж өгч байгаа вэ? За манай Task Consulting компани болохоор одоо нэгтлэн бодох бүртгэлийн үйлчилгээнүүдийг л үзүүлж байгаа гэсэн үг л дээ. Одоо харилцагч буюу шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд болон дунд хэмжээний байгууллагууд тус нь бид нар ингээд вакцины үнэлгээ гаргацсан. Одоо тухайн гэрээгээр л тохирч явдаг гэсэн үг. Гэрээт нэгтлэн бодогч үйлчилгээ үзүүлнэ, ерөнхий нэгтлэн бодогчийн үйлчилгээ үзүүлнэ. За нэмээд зөвлөхийн гэрээнүүд хийн. Одоо тэгээд одоо тухайн компани чинь одоо дотрын мэргэжлийн зөвлөгч юм уу зөвлөхөдтэй байх шаардлага аюух гараад ирсэн л дээ. Хууль аягүй хөөрчлөгдөж байна. Тэгээд бид нар яг бүртгэлээ зөв хийгээд байгаа мó та нэг хэмж өгөөч танай байгууллагатай хамтарч ажиллая гэсэн санал хэрдэг. За тэгээд нэмээд нэгтлэн ментор гэдээ бас үйлчлэг байгаа. Одоо түрүүний яадаг шинэхэн нэгтлэнгууд маань одоо магадгүй над шиг дээр ерөнхий нэгтлэнг орж байгаа нэгтлэнгууд байх юм бол маш их хэрэгтэй үйлчлэг байдаг. Нэгтлэн ментор тийм. Тэгээд тэгээд хэсэгчилсэн тухайн байгууллага хэрэгцээ шаардлага нийлүүлсэн үйлчлэгнүүдийг гэрээлэндээ санхүү үйлчлэг үзүүлэх хүрээндээ. Тэгэхээр нөгөө бизнес эрхэлж байгаа ч юм уу эсвэл шинээр нэгтлэн болж байгаа хүмүүст бол хамгийн гоё үйлчлэг авах нь шүү дээ. Гараас нүтлэгнээ хаа зөв. Тийм гэсэн үг. За ер нь бол одоо байгууллагуудын хувьд бол удирдлагууд санхүү тал дээр яг ямар хяналтыг тавих хэрэгтэй байдаг вэ? За одоо жишээ нь санхүүгийн мэдлэг жоохон таарахын байж болно. Өөр мэргэжлийн хүн байж болно. Гэхдээ санхүү тал дээр яг ямар зүйлийг хяналтан дээр илүү тодорхой барих хэрэгтэй вэ?
За байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа гэдэг маань ерөөсөө л төлөвлөхөөс эхэлнэ. Төлөвлөөл тэр төлөвийнхаа дагаа бүр хянагдаад тэгээд одоо мөнгөн зарлах гүйлгэнд гардаг. Тэгээд тэрийгэ буцаага тайлбарладаг байх хэрэгтэй байхгүй. За тэгэнгүүт захирлууд нэг алдаад байгаа юм ингэж харагдтыг. Ерөөсөө нэг нэгтэл наваа суулгачихж байгаамаа. Тэгэл тэрэндээ ерөөсөө бүх нөгөө гүйлгийнхаа ирэх ямар зардал гарахгүй ингээд ерөөсөө хяналтгүйгээр өгч байгаа байхгүй. Тэгээ хэрвээ жижиг байгууллага байх юм бол нэр үгүй байж таарах юм бол ерөөсөө тэр саяны хэлдэг 3 4 шат чинь бүгдээр нэг хүн дөрчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд ерөөсөө хяналт маш тавигдах шаардлагатай. Тэгэхээр эзэдүүд маань яах ёстой вэ гэхээр бүр болж өгвөл өөрөө нэгдүгээр гаргаж зурдаг, нэгтлэн хоёрдугаар гаргаж зурдаг байх ёстой. Хэрвээ одоо тэр нь төвхтэй ч юм уу ирж очих асуудал байдаг бол 7 хоногор ч юм уу сараар юм уу төлөвлөгөөнүүдээ батлаад тухайн сард одоо ямар зардал гарах ямар орлого болох юм те тэрийгээ баталсан байхад бол тэр төсвийнхаа хүрээнд одоо зарлага гаргаж болно гэдэг үүрэг өгч болох байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яг зарим байгууллагын хувьд бол нөгөө орлого орж ирлээ, зардлаадаа за тэрнийхээ зардлаа гаргаараа, ингэж зардлаа гаргаараа гэд шийдвэрүүд шууд гарчдаг шүү дээ, тийм. Тэгэхээр нөгөө төлөвлөгөө гэдэг чинь хамгийн чухал гэдэг нь бол таны хэлдгээр яг зөв тийм ээ. Одоо яагаад гэхээр сар болгоны үйл ажиллагааны зардал буюу байнгын тогтмол гардаг зардлуудыг бол тусгацсан байх хэвээр. Тэрийгэ төлөвлөөд магадгүй хамгийн багадаа сараар ч юм уу. Эсвэл нэг улирлаар төлөвлөөж явуул илүү тохиромжтой тийм ээ. Тэгэхээр тэрийг төлөвлөхийн тулд тэгвэл удирдлагыг яг юун дээр анхаарах хэрэгтэй байна. Тэр нөгөө нэг үндсэн байнгын гарч байгаа зардлуудыг хянах хэрэгтэй байх нь шүү дээ тийм ээ. Хэр хэмжээгээр гардаг юм бэ? Мэдээж санхүүгийн албан одоо тухайн төлөвлөгөөний их хувийг хийж өгнө л доо. Одоо тэгээд тухайн байгууллага гардаг үйл ажиллагааны онцлогоос хамаарат тийм ийм зардал гарах нь тодорхой тий гэдгээ гаргаж өгнө шүү дээ. Тэгээд захирлууд юм уу тэр удирдлагын баг маань одоо хилцээд хурлаараа батлах хэрэгтэй л гэсэн үг. Зөв буруу юу хяналттай байд те. Тэрийг баталчихад бол тэрийг дагаж ажиллахад нэгтлэнгуудад маш амар гэсэн үг байхгүй. Хин хиндэ ашигтай гэсэн үг. Захирлж хэмжиж гэн нэгтлэнч өөрөө яг өдөр дэмжийн дагуу ажиллаж чинь гэсэн үг байхгүй. Тэгээ эргээд тайлгнаад тэр нь яг зөв явж уу буруу явж уу төсөлсөн дагуу явж чадчих уу гэдэг нь бас тайлгнаа гараад ирж шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр бол хамгийн чухал одоо төлөвлөгөө дараа нь хяналт гэдэг зүйлийг л удирдлагууд бол хамгийн гол зүйл нь анхаарах хэрэгтэй байна шүү дээ тийм ер нь анхаарах хэрэгтэй зүйл гэсэн үг. За тэгэхээр бит хоёрын хувьд бол маш олон асуултууд байгаа. Тэгэхээр одоо хамгийн гоё асуултуудыг бол танаас асуух гэж байна. Тэр бол одоо юу гэдэг юм аж ахуйн нэгж буюу за би ингээд аж ахуйн нэгж байгууллагатай болчихлоо. За бизнес эрхлээж явж байна. Тэгвэл нэг талдаа орлого зардал за тэнцэнээс одоо ингээд татвар мэдүүлж шүү дээ тийм ээ. Тэгэхээр татвар гэдэг зүйлээс ер нь айхан зөв юм. За орлого зарлагыг үндсэн одоо байгаа бүх зүйлийг үнэн бодитоор нь одоо тайлагнаад явах нь тухайн байгууллагад хэр ашигтай байдгийг, давуу тал нь юу байдгийг бэ гэдэг нь илүү сонирхолтой сэдв болоо гэж бол бодож байна. Таны бодлоор. За татвар бол бидний үндсэн хуулийн заасан төлөх ёстой үүрэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нэр татвараа төлнө. За яг хуу татварын дарамт шалтгааны тухайд бол манай Монгол улс бас яг маш тийм өндөр татвартай дарамттай улс бол биш л дээ. Яг улсууд одоо дэлхийн улсуудтай харьцуулах юм бол за одоогийн нөхцөл байдалд Монгол харин тухайн татварыг зарцуулж байгаа одоо эрх баригчдын маань буруутай үйлдэлээс болоод хүмүүс маш их одоо татварын талаар буруу ойлголттой болоод байна л да. Тэрийг маш зөвөл зарцуулж чадчих юм бол уг нь бол бид нар төлөхөд юус харамсах зүйлгүй байхгүй да тийм ээ татварыг. Тэрнээс гадна ер нь орлого зарлаа аль болох яг зөвөр нь яг байх ёстойгоор нь бүртгээд тайлагнаад татвараа гаргаж ашигасаа татвараа төлж явах нь бол хамгийн зөв эрсдэлгүй алхам гэж хэлмээр байна. Яагаад гэвэл нөгөө зарим бас хөрөн бизнес эрхлэгчид ингэдэг байхгүй юу? Одоо бид нар бага татвар төлмөр байна. Тийм шүү дээ. гэж айгүйх ханддаг. Тэгээ татварын одоо төлөвлөлт хиймээр байна гэдэгтэй. Тэр тохиолдолд бол одоо хамгийн зөв хариулт бол бүх юмаа ингээд үнэн бодитоор нь тайлагнаад татвараа төлөөд явсан хамгийн эрсдэлгүй. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр за татварын шалгалт ордгоо. Эрсдэлтэй гэж үзсэн аж ахуйн нэгжтэр ордог тий. Тэгээд тэр хүмүүс чинь бүгдийн шалгаа гаргаад ирнэ. Та нар буруу тайлагнаад айгу бага татвар төлсөн байх юм бол дараа нь тэрийг нөхөж төлөхөөс гадна торгуул бас эрсдэл байгаа байхгүй юу? Тийм тэрнээс гадна одоо за зөвхөн татвар яриад байгаа юм биш. Бид нар хөрөнгө оруулагчтай харьцах юм бол мэдээлэл үнэн зөв хэрэгтэй байна шүү дээ. Тийм одоо
үнэн зөв ер нь тайлан байхгүй л бол татвар хөрөнгө оруулагч гэсэн татхад хэцүү байхгүй. Одоо үүдээ олон нийтэд хувьцаагаа санал болгох ч юм уу те IPO-д оролцох ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг хөрөнгө оруулалтын маш олон төрлийн бүтээгдэхүүнийг ингээд тухайн байгууллага санхүүжилт авах хөшөөрөг бэлдээ гэхэд бол нөгөө л санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд тийм ээ хэдэн жил үйл ажиллагаа явуулсан ашигтай баланс нь хэрийн ч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө зөв тайлгна гэдэг чинь буцаагаад урт хугацаанд тэр байгууллагын урт хугацааны хөгжил шууд нөлөөлдөг байх нь шүү дээ тийм ээ. Тийм тухайн одоо компани бас нэг үн цэнийг нэмэгдүүлж байгаа зүйл гэж ойлгож байна. Гэхдээ миний хувьд бол яг аюул олон байгууллагууд ингээд хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр энэ байгууллагуудын эзэдүүдийн талаар ингээд уулзалт хийгээд сууж байхад бол одоо хувийн өөрийнхөө зардлыг байгууллага дээр нүүт аваад ингээд зардлыг бууруулах тохиолдол аюул их байдаг л да. Тэгэхээр тэр зардлыг бууруулснараа буцаагаад нөгөө байгууллага хэр ашигтай ажиллаж байгаа юм бэ? Манай байгууллагын ерөн орлогын түвшин хэрийн зардал маань яг байнгын зардал хэд гараад байгаа юм тийм ээ? Ашигын түвшин хэд байгаа гэдэг зүйлийг ингээд хянах боломжгүй болгоод байна уу гэж бол аюул хардаг. Тэгэхээр тэр нөгөө хувийн болон хувьсгалын зардлуудын хооронд нь ялгах хэр чухал вэ гэдгийг бүр илүү дэлгэрүүлээд таныг тайлбарлаад өгөөч. Яг тухайн бизнестэй бизнес үйл ажиллагаа явуулж орлого олохтой холбогдсон гарч байгаа зардлыг тухайн компани үйл ажиллагааны зардал гэж хасах одоо хуулийн дагуу тийм хэллэгтэй байхгүй. Ерөөс гаргалгаатай гэсэн үг. Тэгэнгүүт чинь шаал өөр гэрте буудан авчаад байгууллага дээр авч баримтыг авч ирээ тавиадж болохгүй байхгүй. Тэр ингээ хоосон өрн бүртгэх юм уу? Одоо яг яах юм те? Маш ойлгомжгүй байдалд оруулж байгаа. Тэр бүртгэж байгаа хүнийг ч ойлгомжгүй байдалд оруулж байгаа юм. Тухайн компани санхүүгийн тайлан үзүүлэлтэд ингээл одоо өөр болоод явчихж байна л гэсэн үг байхгүй. Тийм тухайн үзүүлэлтийг шал өөр болгож байна шүү дээ тийм ээ. Тийм тэгээд тэгснээс одоо яг үйл ажил байгууллагынхаа зардлыг байгууллага дээр бүртгээд хувийн зардлаа хөв дээрээ л авч явсан хамгийн зөв. Хуулийн дагуу ч зөвшөөрөгдөхгүй учраас тусдаа л байсан хамгийн одоо эрсдэл багтай үйлдэл байхгүй. За тэгэхээр байгууллагатай холбоотой зардал дотроос магадгүй одоо байгууллагын зугаалга ч юм уу шинэ жилийн арга хэмжээний зардал ч юм уу те. Тэгэхээр тэр зардлуудыг ер нь нөхцөлгод яг яаж бүртгэх ёстой байдаг юм бэ? Тэр зардлууд маань дотроос хөнгөлөгдөх зардал руу ерөн оруулахад яг яаж бүртгэх ёстой байдаг юм бэ? За яг хуулийн дагуу бүртгэх юм бол эдгээр зардлуудыг ер нь үйл ажиллагааны зардал гэж тооцдгүй л те. За сүүлд хуульд нэмэлтээр нэг ёслол хүндэтгэлийн зардал гэдэг нэг зардал орж ирсэн. За тэр нь яадаг зардал вэ гэхээр тухайн компани ажилчдын 5 ажилчдын цалингийн зардын 5% хүртэлх хэмжээнд бол тэр ёслол хүндэтгэлийн зардлыг бүртгэж болно гэсэн байгаа хгүй юу. Тэгэхээр ёслол хүндэтгэлийн зарлаг нь өөрөө тэгэхээр тодорхой хэмжээнд нэг шинэ жилийн үеийн авалт юм уу эсвэл одоо тэр байгууллагын ажилчдад зориулж одоо гаргасан тодорхой тийм яг үйл ажиллагааны зардал руу орчиж болдгоо. Тэгсэн хэрнээ ажилчтай холбоотой гарчаад байгаа тийм зардлыг одоо оруулж бүртгэх боломжтой байгаа гэсэн үг. Тэгтээ мэдээж хэмжээ хязгаартай байх нь шүү дээ. Цалингийн зардлын 5% хүртэл тодорхой хувь хэмжээ ингээд заагаад өгсөн байх нь шүү дээ. Аха. Яг хөө манай дээр нэг ийм кейсүүд гарч ирсэн л да. Одоо байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа үндсэн удирдлагын хувьд нягтлан тайлангаа хийгээд тайлгнаж яадаг. Гэхдээ тухайн нөгөө татварын зардал буюу татварт навдуулах зардал маань өндрөөр гараад идэг. Тэгтэл нөгөө нэг татвараас хөнгөлөгдөх ёстой зардал гэж байдаг. Тийм ээ хуультай заасан. Тэгэхээр тэр зардлуудыг нөгөө нэг англиагүй үүднээсээ болоод тухайн одоо нөгөө зардлыг өндрөөр одоо хэмжих ч юм уу тийм байдлаас татвар айгүй өндөр төлөх юм магадлалтай жишээнүүд бас нэлээд олон тохиолдож байсан. Тэгэхээр ийм тохиолдолд ер нь яг яах ёстой вэ? Тэгэхээр нөгөө нягтлангуудын мэдээлэл болон сүүлийн үеийн мэдээллийг бас тутаа авч яана гэж бол бас зүгээр харсан. Зардлын ангиллыг л ярьж ах шиг байна л да. За мэдээж тухайн байгууллагаар зарлууд гарнаа. Тэр нь үйл ажиллагааны зардал мөн үү? Яг одоо баримтаараа нотлогдсон юм уу гэдэг одоо үндсэн шаардлагууд байгаа байхгүй юу? Тухайн зардлыг үйл ажиллагааны одоо татвар ногдох хорлох зардал хасагдах зардал гэж тооцохын тулд за тэр шалгууруудаараа үзээд баримттай тухайн үйл ажиллагаатай холбоотой гарсан байх юм бол мэдээж хасаа тооцох нэ. Үгүй бол эсрэгээрээ тэр шаардлагуудыг л хангахгүй байх юм бол баримтгүй эсвэл тухайн үйл ажиллагаатай холбоотой гараагүй байх юм бол одоо баримтаар үйл ажиллагаатай холбогдоод гарсан ирнэ баримтгүй зардал бас байдаг те. Тэгэхээр үйл ажиллагааны бус зардал гэдэг хэсрүүл орох нэ. Эсвэл бүр үйл ажиллагаатай холбоотой бус зардал байх юм бол тухайн компани зардал хүлээн зөвшөөрөхгүй байх нэ.
тиймэрхүү ангиллын асуудлууд ялгаанууд байгаа байхгүй. Тэрийг чинь нэгтлэнгүүд өөрсдөө одоо мэрэгжлийн нэгтлэнгүүд л өөрөө ялгаад ангилаад бүртгэнэ л гэсэн үг. Тэгэхээр одоо яг зарим газар чинь түрүүний асуужсэн шиг яг мэрэгжлийн нэгтлэн бодогчгүй эсвэл одоо тийм байгууллагатай хамтарч ажилтдаггүй тохиолдолд одоо зардлаа бас буруу бүртгэх тэрнээсээ шалтгаалаад татвар эрсдэл өндөр төлөх эсвэл торгуульд орох ч юм уу эрсдэл гарч ирж байна л да. Тэгэхээр энийг бас нэг зарим хүмүүсийн хувьд бол бас ойлголтгүй байж болно. Гэхдээ яг мэрэгжлийн бус буюу за яг үндсэн удирдлага маань ямар мэрэгжлийн хүн байна те ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ гэдэг салбар болгоноос бас өөр байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд за хөнгөлтөө мэдээд байгаа хэрнээ тайлангаа буруу хийсэн байх юм бол одоо тухайн одоо татрын одоо тайланг чинь шалгаад татрын байцаагч нар буцаах тохиолдол бас байдаг байхгүй юу? Тэгэхээр танах одоо 90% буцаалтаа хөнгөлтөө авч чадахгүй байдал бас хүрдэг. Мэдээж тэгэхээр тухайн одоо татрын тайлан бэлтгэж байгаа мэргэжилтэнтэй холбоотой тэр зарлуудыг баримтгүй энэ төр гаргаад явж байгаа захиралтай холбоотой тийм эндэл ер нь бас анхаарах юм байна. Аль талдаа хяналтууд яаж явагдаж байна тийм ээ бүртгэлүүд яаж явагдаж байна гэдгийг хянах хэрэгтэй байна. Тэгэхээр яалтч манай захирлууд маань өөрсдөө бас мэдээлэлтэй байх хэрэгтэй тийм. Тэгтлэнгийнхаа үгийг одоо хоорондоо ярилцаад ямар зардал гарч байгааг тэрэн дээр баримтыг бичүүлж ирэх хэрэгтэй тийм. Одоо тийм тохиолдол бас маш их гардаг байхгүй. Одоо гайлаар параметрал оруулж ирээд каргогоор оруулаад ирсэн гэж ярьж байгаа байхгүй. Гайлын татвар мэдүүлээгүй. Тэгэнгүүт чинь одоо тодорхой одоо бараа ч юм уу байгаад идэг. Бид нар бүртгэж авахгүй болохгүй. Тэнгүүт баримтаар нотлогддггүй. Тэгээд бид нар татвар ногд хорлохоос хасч чадахгүй юм тохиолдол бас байдаг байхгүй. Тэгэхээр энийг одоо мэдээ захирал нь хийсэн байгаа л да. Тэр одоо үйл ажиллагааг тий. Тэгэхээр захирал бас тэр талаар мэдлэгтэй байж ий баримтаа яаж авах хэвээр яаж ном ёсны хандагаа оруулж ирэх хэвээр тий. Гайлаар бүрдүүлж оруулж ирэх юм уу тэрийг мэддэг байх хэвээр. За тэгэхээр санхүү тайлантай холбоотой зүйл бол мэргэжлийн хүмүүсүүдийн байдлаар одоо тайлан балансыг хийх хэрэгтэй байх нь байна. Удирдлагууд хяналтаа маш сайн тавих хэрэгтэй байх нь байна. Зөвхөн ганц одоо ерөнхий нэгтлэндээ даатгаад үлдэх нь өөрөө бизнесийн боё хэдэн жилийн хөрөнгө оруулалт татаад үйл ажиллагаагаа хийгээд ашиг орлоготой болчихсон байгууллагуудын хувьд бол нэлээд сайн анхаарал хандуулах хэрэгтэй зүйл байх нэ. Тэгэхээр энэ дээр бол мэргэжлийн хүн тавих нь бол хамгийн чухал бас нэг гаргалгаа. За магадгүй нэгтлэн авах боломжгүй ч юм уу те байнгын суух нэгтлэн хэрэгцээ шаардлагагүй байгаа тохиолдолд энэ одоо консалтинг үйлчилгээнүүд бас гадуур маш олон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ консалтинг үйлчилгээнүүд дотроос яг таны одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын ямар даваа талтай ямар үйл ажиллагаа ер нь харилцагч нар ямар асуудлуудыг шийдэж байгаа вэ? За манай консалтинг болохоор нэгтлэн бот бүртгэлийн гэрээт нэгтлэн бодогч үйлчлэгийг үзүүлж байна. За яг тийм жижиг дунд одоо яг нэгтлэн аваад ажиллах боломжгүй газруудад үзүүлж байгаа үйлчлэг байна шүү дээ. За тэрнээс гадна хяналтын үүрэгтэй буюу ерөнхий нэгтлэн бодогч үйлчлэгийг бас үзүүлнэ. Яг тооцооны нэгтлэнгуудтай ирнэ. Яг тайлан гаргах те эсвэл одоо хуулийн гаргалгаан дээр яг бидний тусламж хэрэгтэй гэж үзсэн газрууд бол бидэртээ ингээ гэрээлээд ерөнхий нэгтлэн бодогч үйлчлэгийг авдаг. За тэрнээс гадна за бүр дунд аж ахуйн нэгжүүд байдаг л да. Тооцооны нэгтлэн нэгтлэнгуудтай ирнэ. За сүүлийн одоо шинжлэхсэн хууль дээр юу болж байна? Одоо манай тайлангууд яг одоо хуулийнхаа дагуу үнэн зөв бэлтгэгдэж гин үгүй юу бас ингээд хянмаар ба шүү дээ. За тэрнээс гадна зөвлөх үйлчилгээ гэсэн үг. Нэгтлэн бодогчлийн зөвлөх үйлчилгээ. За тэрнээс гадна одоо явцын дунд нэг бас онцлог бүртгэлүүд бас гарч ирдэг л дээ. Тухайн салбартай холбогдоод уялдаад те. Одоо уул уурхай салбар дээр жишээлбэл тэр судалгааны зардлаа одоо ингэж бүртгэн зөв ч юм уу. Ер нь ингээд ажиллах явцдаа ингээд баян ер нь бол асуудлууд гардаг байхгүй. За тэр бүхэн дээр одоо ингээд бид нар туслаач гэдэг зөвлөхийн гэрээ байгуулж бас явдаг. За тэрнээс гадна бид нар одоо шинээр одоо ажлын байрнаар гарч байгаа нэгтлэнгуудаа зориулаад бас нэгтлэн ментор гэдэг үйлчилгээ үзүүлдэг. Тэр хэдийгээ одоо тэгэл ажлын хөдөлж оруулна шүү дээ. Тэгээд одоо жилийн төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөө гэж маш чухал зүйл гэдэг ярьсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр төлөвлөгөөгөө боловсруулах, тэрэн дээр нэг хяналт тавьж ажиллах дээр бас ер нь тухайлсан одоо шаардлагын хүрээнд гэрээлж ажилладаг байгаа харилцагчтай. Гэсэн үг тийм. Ямар гоё үйлчлэгээнүүд вэ? Тэгэхээр нэг одоо энэ бизнес эрхлэгчнэр тий аж ахуйн нэгжийн хувьд бол хамгийн гол зүйлүүдийг энэ мэргэжлийн хүмүүс бас удирдаад зөвлөгөө өгөөд магадгүй нэгтлэнгуудын хүртэл бүр илүү супер болох нь шүү дээ. Би бол тэгж ялгалаа. Тийм, ер нь бол
нөгөө нэг удаагийн ч юм уу сургалтууд авдаг газрууд бас их байгаа л да. Хуулийн шинжилсэн хуулийн хүрээнд бид нар ингээд энэ салбар дээр жишээл мэдээлэлтэй болмоор байна. Манай нэгтлэнгуудад мэдээлэл өгөөч гэдэг юм уу те. За тэрнээс гадна одоо татварын төлөвлөлт гэд бас аюух яригддаг болсон. Газрууд одоо бид нар ингээд хичнээн төгрөгийн татвар төлж байгаа юм бэ. Манай энэ тайл яг зөв гарч байгаа хэсэгт шалгаад өгөөч. Бид нар татварынхаа хөнгөлөлт эдэлмээр байна. Манай байгууллага зориулсан ямар татварын одоо хөнгөлөлт байгаа юм бэ гэдэг дээр бас ханддаг. Тэгээд тэрэн дээр маш аюух хянуулж явдаг. Яг хуу мэргэжлийн үйлчилгээ авсны давуу тал нь одоо тэр татварын тухайн хөнгөлөлтөө одоо эдлэх одоо бүрэн боломж одоо бас үүсэж гин гэсэн үг л дээ. Тийм шүү дээ. Тэгээд бас нөгөө эрслээс өөрсдөө хамгаалж ийн яаж зөв тайлгнах ёстой юм, яаж татвар эрслээс сэргийлэх юм, яаж татвараа одоо хугацаанд нь хизээ яаж төлж явах ёстой юм те гэх мэтчлэн деталь юмнууд яригдана л да. Тэгээ яг одоо нэг татвартай холбоотой санхүү талантай холбоотой үйл ажиллагаагаа ингээд нарийн цэгцтэй дэг журамтай ингээд явааснараа буцаагаад хөрөнгө оруулалт бай санхүүжилт авах урт хугацааны одоо нэг доктортой хөгжил гэдэг зүйлээс нэлээд өөрсдөө бас нэг юм даваа талыг бол илэрхийлэх боломжтой болоход байна шүү дээ тийм ээ. Тий, одоо бас бизнес эрхлэгчид айгүй нэг тийм хандлага бий болоод байна. Ямар гэхээр яг одоо ингээд мэргэжлийнхэн байгууллагууд хөслөөд ажиллаулждаг. Жишээлбэл одоо ингээд цэвэрлэгчид ингээд авахаа болчиход байна шүү дээ. Цэвэрлэгээний компанид гэрээ байгууллаа. Тухайн компани гэрээ өдөр цагаад өгөх нэрээ цэвэрлэж байна. Гэхдээ яг адилхан татварын консалтинг одоо байгууллагатай гэрээ байгууллаа. Өдөр тутмын үйл ажиллагаа явж хахад тухайн компани тайлан гарах үеэр ч юм уу эсвэл одоо жилийн тайлангийн үеэр ч юм уу яг онцлог үе дээр нь эсвэл одоо сард нэг удаа хяналт авах байдлаар ч юм хоёр удаа хяналт авах байдлаар ч юм ингээд ажлаа хийгээ явчихна гэсэн үг. За ингэснээр тэр хүний нуруунд дээрээс маш том ачааг одоо бас хөнгөлөх боломжтой болж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс одоо тэр эрсдэл дээр айхаа болж урдах ажилдаа анхаарал хандуулах боломж олгож шүү дээ тийм ээ. Тийм мэргэжлийн хүмүүс мэргэжлийн зүйлээ хийгээд нөгөө үйл ажиллагаа борлуулалт маркетинг бол яг л тэр чиглэлээр явах гэдэг. Яг бүх салбарт ер нь мэргэжлийн байгууллага хөслөх одоо тэр хандлага маш их ашигтай гэдэг нь одоо ойлгомжтой болоод илрээд байна л да. За тэгэхээр өнөөдрийн дугаар бол маш гоё мэдлэг өгсөн бахаа гэж бол найдаж байна. Тэгэхээр ярилцлаганд хурж ирээд ярилцлага өгсөнд маш их баярлалаа. За Тэс консалтинг компани гүйцэтгэх захирал Нямбилэгчтэй маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За намайг хүрсэнд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.